Тэгээ Үйлс номоос нэг ишлэл уншиж ирж байна. Үйлс ном 2:38 дээр Петр тэдэнд гэмшигтэн хүмүүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Та нар ч ариун сүнсний бэлгийг авах болно гэжээ. Амен. Тэгэхээр эцэг бидэнд өөрийнхөө ариун сүнсийг баптизмыг үргэлж хүсэж байдаг. Ганц зүйл нь бид өөрсдөө хүсэмжлэхтэй юм аа. Тэгээ хүмүүр даруй нэгэн ариун сүнсний баптизм тэгээ үртгийг хүсэмжлээр эзэн вандаа зөвлөж. Халелуя хайр ивлийг чинь тэгээд энэ цагт их чинь танд бүх алдар магтаал өргөж чинь гэсэн танд талархах чинь та үнэхээр чинь өөр илэрхийлэхийн аргагүй. Тийм аавны та бидний амьдралд өөрчлөлтүүдийг бидний амьдрал шинжилтүүдийг та бидний амьдралд чинь агуулгыг бидэнд мөн хэмээх гэсэн агуу хүчлэг чинь танд талархах чинь та бидний амьдралд чинь бүх зүйлстэй талархаж энэ дөрөв итгэл нэгтэй ахын дүүснийхээ хүмүүр нэг үлдэх чинь танд талархах магтаалын үргийг чинь тэгээд энэ цагт гэж та өөрийнхөө ариун сүнсийг бидэнтэй зөвөж бидний өдөртөх хөтлөн дагуулах бидний чиглүүлэх тэгж таньс ирэх үгийг ойлгох тэр мэрэгүү ухааныг гэж та өөрийнхөө ариун сүнсээр дамжуулан бидэнд өгөөрэй гэж та алдаршаарай гэж энэ байгаа бүхий л ахын дүүсийнхээ өмнөөс танд талархыг тэгж таны ивэл өрөөлөгч хүний бүртээр дүүрэн байх болтугай гэж хүний өөрийн амьдрал гэж ивэгч өрөөгч байх болтугай хүний өөрийн амьдралаар гэж дамжуулан их чинь та алдарсан байх болтугай гэж танаас хүсэмжилж байна гэсэн тийм цагт чинь цугаараа та ивэл өрөөлөө асгараа хаалбыг та мөхөлтөн пастор дамжуулдаг энэ цагт бидэнд ойлгуулах гэсэн зүйлээ ойлгуулж хэлэх хэлж гэсэн та өөрөө бидний хөтлөн өдөртөнд дагуулаарай гэж та чиглүүлээрэй гэж тэгсэн та бүх алдар магтаалыг гэж танд өргөж ийн гэж та алдаршаа гэж үнээр та хийж бүх алдар магтаалыг агуулж өгөхтэй гэж талархыг гэж бүх зүйлсийн төлөө таны ивэл өрөөлийн төлөө таны авралын төлөө бидний амьдралыг өдөртөн чиглүүлж байгаа төлөө талархаж байна. Тэг бүх алдар нэг чинь танд энэ бүгдийг эзэн Иесус Христийн хариун нэрээр талархсан өрөөнгөө зөвлөрлөө. Амен. Амен. За дахиад бүгдээрнийх намрыг хэрье. Өнөөдөр гайхамшигтай сайхан өдөр болж байна. За өдөр ч гэсэн энэ Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын өдөр баярын өдөр байлаа тийм ээ. За хаасайгүй сожууд бууддаг байсан бол хот болгонд энэ удаад бол бүр тэгсэнгүй. Гэхдээ хүмүүс хуваараа зарим хотууд зөвшөөрөгцсөн хотууд маш их сожууд буудлаа. Манай энэ аваар зүгээр орой баахан пис пас түс тасал болгоод байсан. Тэгээ би хүн чи их сони юм байна. Ингээд нас ахаад ирэхэд тэр их чимээ энэ пис пас гэдэг байгаа юм. Тэгэл дасдгүй болчдөг юм байна. Дасал болж чад. Тэгээ ингээ гадаа гараад хараа зогсчихсэн чинь хүүхдүүд одоо тинейжрүүд бага насны хүүхдүүд энэ ингээд ах トゥ өндөр тишээс нэг гүйчихэд тишээс нэг гүйчихэд нөгөө нэг буудаж байгаа газар ойрхон харагдаад байгаа болохоор харчихсаа натад гүйж ямар их гоё баяр хөөртэй байна тий. Тэгсэн чинь би бодож илээ. Би ч гэсэн хүүхэд байхдаа залуу байхдаа ингээд ийм юм харахаар хөөрөөд баярлаад гоё байдаг байсан шүү дээ. Одоо яагаад хэлдэг болчих юм болоо гэж би өөрийгөө гайхаж бодчихлаа. Тэгээд бодоход бас тэр чинь нэг бодлын дайн дажин болж байгаа биш. Яг баяр хөөрөөд тэмдэглэж байгаа тэр гоё агш мөч шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мөчийг санаад би одоо хүүхэд ахуунаас янз бүрийн манай их дурсагдчихлаа. Баг багтаа бид нэр хаяа нэг тэр солиодаг юм чинь тэр баяр хөөрийн болж байгаа эслийн буудагч их ховор тийм ээ.
Тэгээ тийм телевизээр ч юм уу хараад инхээр бид нэр сэтгэл айгүй гоё өөрдөг. Ямар гоё хэлбэртэй болж байгаа юм тэрийг хараад хөөрдөг ч баяр хөөр болдог. Яг энэтэй адилхан бид нэр заримдаа аливаа нэг өөрсөндөө сэтгэлд нийцсэн сайхан зүйлийг харахаар бид нар айгүй их баяр хөөр болдог. Энэ маань би юу хэлэх гээд нэг үл бид нэр эзний өдрийг буцсаныг яг л энэтэй адилхан баяр хөөр болж бид нэр хүлээж, тэсэг хүлээж уулзахсан. За тэний өдөр бид нар яг эзнээс юу гэсэн үг ирэх вэ надад ямар мессеж ирэх үү, ямар юм надад сурах гэж байна уу, заах гэж байна уу? Бурхны үгийг сонсох ийм баярт өөр мөч байх ёстой юм шүү. За тэгээ өнөөдрийн ишлэл маань ингэж байна. Еврей номын 10:25. Еврей номын 10:25. Ингэхдээ заримийнх нь зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй гэж байгаа. Харин нөгөө өдөр ойртож бүг харах тусам бие биенээ зоригжуулъя. Амен. За тэгээд эндээс үг гүйж хэлүүлээ залбирая. Өө мөнхийн эзэн тэнгэрлэг аав минь ээ. Эзэн Есүс минь, ариун сүнс минь. Бид танд баярлалаа энэ сайхан өдрийг өгсөн. Та өөрийнхөө амралтын өдрийг биднэрт бас мөн сайхан биелүүлгэж энэ өдөр намайг магтаж алдаршуулж надтай хамт байж намайг магтанд бол би тэгвэл та нарыг алхам тутамд чинь харж хамгаалж өрөөж байх болно гэж. Та нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг надад зориул энэ өдөр. Тийм учраас энэ өдрийг бид танд өргөж байна. Танд зориулж байна. Тантай хамт сүнсээрээ хамт оршин. Таны оршихуйг мэдрэн тантай хамт байхыг хүсэж байна. Та бидэнтэй хамт байгаарай. Биднэрт өөрийгөө таниулж мэдүүлж өгөөрэй. Өөрийнхөө оршихуйг энд байгаа ахын дүүст маань та хаа сайгүй оршдог. Би бол эзэн бурхан. Би бол хаа сайгүй оршдог гэдгийг мэдрүүлж өгөөсэй гэж би хүсэж байна. Үүнийг би эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За тэгэхээр энэ Израилийн ард түмэн Египтээс гарсан тийм ээ. Эзэн бурхан өөрсдийнхөө ард түмнийг сонгож авсан ард түмнээ Египтээс гаргаж өөр хамсан нутг руу илгээсэн. Ингээ явж байхдаа Египтээс гарахын тулд бас их асуудал болсон. Мосегоор тийм ээ очиад фараонд хэлдэг. Тэгэхэд зөвшөөрдөг. Эзэн бурхан түүнд гамшиг үзүүлээд ингэсэн ч гэсэн гамшиг амарсан үедээ болоо зөвшөөрөөд байгаа боловч яг тэр үед нь бурхан илүү үнэхээр би ертөнцийг бүтээгч эзэн юм аа. Би хорвоо ертөнцийг захин зарцуулж би өдөртгөнд би юм аа гэдгийг мэдээлэхэд зөвхөн автууруулж дахиж өгөөд байдаг. Зовлон гамшигыг үзүүлдэг. Яг энэ цаг мөчид Израилийн ард түмэн сонгогдсон ард түмэн нэг ч хүн өгдөггүй. Тэр үеийн янз бүрийн тахал болж байхад тийм ээ. Тэр нутагт байгаа фараон тэр Египтийн бүх нутгаар тэр тахлууд үргэлжлээд байхад Израилийн ард түмэн яг зүгээр байж байдаг. Тас харанхуй болоод би энийг олж чадахгүй байхад Израилийн ард түмэн дээр гэрлэгээтэй байж байдаг. Ялаа шумуул одоо тэр газар орон нутгийн хүмүүсийг барьж ирэхээр ингээд маш их гамшиг болж байхад Израилийн ард түмэн зүгээр л байж байдаг. Мас өргөн өгөж өргөдөд байхдаа Израилийн ард түмний мас зүгээр л байж байдаг. Бурхан эзэн өөрийнхөө сонгож авсан энийг үргэлж ингэж хамгаалж байдаг. Бид нар өөрсдөө тэрлөө янз бүрийн муу юм руу гүйж очиод байхгүй бид нарыг хамгаалж байдаг. Зав дахтай үеэр ч гэсэн биднэрт бас л хэвэл хайр нэгүслээ хамгаалтаа биднэрт үзүүлсээр л байна. Тийм ээ. За яг ингэж жагаад Египтээс гарсан. Гараад замдаа явсан.
Тэгээд гомдолсон янз янзын асуудал болсон. Эзэн тэнцээ нэгч хүнийг өхүүлээгүй. Хамгаалсаар л байсан. Усгүй боллоо. Усыг өгчээсэн. Ерөөс шорог устай ариллаа энэ болохгүй байх чи биднийг өхүүлэх гэлээ. Тэгээд сонин гомдол тавьж байсан. Бид нэр Египтэд байхдаа махта тогооны дэргэд суугаад гэж байна. Бид нар иддэггүй байсан. Цад суугаад цадтаа талах иддэг байхад гэж байна. Тэгээ одоо боолчилж байгаа тэр үндэснийх нь махаа чанж идээд ингэсэн бид нар өөрсдөө талхаа идэх. Гэх мэтээр ингээ гомдлоод эзэн тэр бүхэнд нь өгөх ёстой юм өгөөд талхыг өгөөд манна болгож өгөөд мах болгож өгөөд ингээ явсан. Тэгээд дараа нь яасан. Мосег чи уул руу надтай ирж уулзгээд чи Израилийн хөвгүүдийн чуулганыг миний энэ тушаалт дотор өдөртөж авч явах. Хэвээ энэ 10 тушаалыг өгөх гэж анхны 10 тушаалыг өгдөг. Энэ үеэс эхлээд Израилийн ард түмэн гэж нэг нэрлэгдэж байгаа. Хорон чуулаад бурхны өмнө ирээд бүгдээрээ ингэж зогсох тохиолдолдоо бурханд алдар магтаалыг өргөж бурханд одоо юу гэдгийг түүний үгийг Мосегийн амаас дамжуулаад сонсохдоо үг тушаалыг сонсох. Энэ үедээ бол чуулган гэж нэрлэгдэж байгаа. Чуулган гэж нэрлэгдэж эхэлсэн. Тэгсэн байдаг. Тэгэхээр эндээс чуулган гэдэг өнөөдрийн маань бидний үгж байгаа сэдв маань чуулган. Чуулган гэдэг үг маань яг эзнийг магтаж алдаршуулахаар эзний үгэнд ийг сонсохоор цугс хорон чуулсан тэр хүмүүсийн нэгдэл байна. Тийм. Гэхдээ чум хаан ямар нэгэн байр савн дотор уу гадаад цуглаж гэнэ үү майхан дотор байна уу энэ нь болох юм биш. Бүгдээр тэр эзнийг гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн цугласан нэгдэл. Энэ цаг үеэс эхлээд бурхан тэднэртээ өөрийнхөө чуулганыг дулууд үүрэг даалгаврыг өгж 10 хуулаа тушаалаа өгж эхэлсэн. Өөрийн чуулган дээр ивэл ерөөлийг сахиж эхэлсэн. Өдөртөж эхэлсэн. Тэр одоо үеийн чуулган тэр үе чуулган хоёрын юугаараа ялгаатай вэ гэж асуудал гарч байна. Тэр үед эзэн бурхны ард түмэн тусгаар ард түмэн эзнийг алдаршуулж ингэж байх ёстой болол одоо бид нар бол ганц тэр тусгаарлагдсан Израилийн ард түмэн биш эзнэр бурхнаар дуудагдсан бүх хүмүүс энэ орон ертөнцийн бүх хүмүүс эзэн Есүсийг хүлээж авсан бүхэн бүхэн зөвшөөрсөн зүрх сэтгэлдээ авсан бүхэн нэгдэж чуулган нэг төшөөд гэж үзэж байгаа чуулган гэж үзэж байгаа энэ хүмүүсийн нэгдэл тийм ганц Израильчууд биш. Тэгэхээр бид нэр одоо өнгөрсөн хоногудад бид нэр хоёр зүгтсээр тэр чуулганы тухай сүм чуулганы тухай үзчихсэн. Тэгэхээр чуулган юу гэдэг баярын барилга биш шүү. Хов хүн бүр сүм чуулган тийм ээ. Эзний ариун сүнс дотор нь орсон итгэгч бүхэн сүм. Энэ олон сүм болсон энэ хүмүүс Христийн бие болж бие эрхтнийг бүрдүүлдэг юм аа. Гэдгийг бид нар тухайн ярилцсан байгаа. Тэгэхээр энэ олон биенээс бүрдсэн нутгийн чуулган энэ олон нутгийн чуулганаас бүрдсэн даяар чуулган гэж хоёр үндсэн чуулган байна. Бид нэр өнгөрсөн өвлийн хичээл дээр үзсэн те чуулган гэж юу вэ? Даяар чуулган одоо эднийхээ universal гэдэг global гэж нэрлэж байгаа баг. Universal гэдэг бичигдсэн байдаг тэр нэр тэмээд хэрэглэж. Тэгэхээр тэр нь бол манай монгол хэл дээр бид нэр даяар чуулган гэж орчуулагдсан байгаа. Тэгээд даяар чуулган гэхэд дэлхий дээр байгаа орон ертөнцийн байгаа бүхэл эзэн Есүсийн нэр дор нэгдсэн эзэн Есүсийг хүлээж авсан бурхны сүм чуулганууд гэж нэгдсэн хүмүүс болж олон чуулганууд нэгдсэн. Тийм чуулганыг хэлж байгаа. За энд бас нэг
бас нэг ишлэл харъя. Олон чуулганууд энэ тухай гэж байгаа. Тэггүй. Энэ хаатын дэд намын 8 дээр Соломон хаан эзний өргөг баж дуусгаад тийм ээ. Тэгээд дахиж өргөд өргөдөг. Тэрэн дээр хэлж байгаа. Израилийн асар олон чуулганууд энэ тухай хэлж байгаа. Асар олон чуулганууд тэр өдөр 7 хоног хаад нэг 7 хоног мэт 14 хоног эцэн тахил өргөх. Хан дөрөв тахил өргөж одоо баяр ёслол үлддэг. Энэ дээр хэлэхдээ чуулганууд гэж байгаа. Цуглаад тийм ээ. Одоо бүр Египтийн тэр нутгаас хойшоогоо бүр аль хүртэлж ингээд асар өргөн уудам нутаг бүх чуулганууд гэж байгаа. Тэр ёслолыг дуусгаад дараа нь явуулахдаа ард түмэн гэртээ хариу гэж байгаа. Гэртээ хариу ард түмэн гэж байгаа. Тэгэхээр яг эзнийг магтаж, эзэн талархал өргөж, эзэнд өргөл өргөж, эзнийг оршихуд ингэж оршихоор цуглдсан нэгдсэн үедээ чуулган гэж байгаа. Тараад гэр хэлэг явах Израилийн хөвгүүд ард түмэн гэж байгаа. Яг тийм цуглдсан үедээ болохоор Израилийн хөвгүүдийн чуулган, Израилийн хөвгүүдийн чуулган, Израилийн чуулган гэж байгаа. Тэгэхээр эндээс биднэрт дүр зураг маань айгүй сайн тоовоод тодорч ирж байгаа биз. Тийм учраас бид нэр эзнээс дуудагдсан чуулган, нутгийн чуулган, даяар чуулган гэдэг нь бол олон нутгийн чуулган буюу дэлхий даяар байгаа нэг чуулгануудаас бүрдэн. Нутгийн чуулган гэхээр тухайн нутаг оронд амьдарч байгаа, орчин сууж байгаа хүмүүс зориулсан тэнд байгаа итгэгч нар Христ итгэлтэй тэр хүмүүс нэгдэж эзнийг магтаж алдаршуулах, мөргөл үйлдэх, сургаал номлоо сонсох, эзний үгэнд суралцах, хичээл сургууль явах. Энэ юу чуулган нэрлэж байгаа. Тийм учраас нутгийн чуулган тэр тухайн орон нутагт байгаа учраас тийм ээ. Нэг бид нэр урд нь хичээл дээрээ ч үдчихсэн аягүй сайн үдчихсэн. Тэгээд одоо бид нэр тэрний зорилго нь юу юм бэ? Энэ хүмүүсийн зорилго нь тийм ээ. Тэгэхээр юу юм бэ гэхдээ Есүс Үүс ном дээр хэлсэн байдаг. Нас бараад дахин амьлаад тэнгэр өөд аврагдахаа өмнө хэлсэн байдаг. Үүс номын 1:8 дээр хэлсэн байгаа. Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юда, Самар тэрч байтугай дэлхийн энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэсэн байна. Христийг, эзэн Есүсийг гэрчлэх болно гэсэн байна. Тэрний өмнө би энэ дээр өөрийгөө заагаад тийм би энэ хатан суурин дээр ийм хүчрэх суурьтай өөрийн сүмөө байгуулна. Петр чи тэрийг өдөрт гэж хэлсэн. Тэгээд та нар намайг гэрчлэх болно гэж хэлж байгаа. Тэр өнөөгийн чуулган бид нэр эзэн Есүсийг ямар хэлтэй байдаг ингэсэн тэрэг Есүсийг хүмүүс таниулж мэдүүлж өгснөөрөө бид нар таньхаа байцсан Бурхан Аавыг Бурханаасаа хэрэг салсан. Бурханыг таниулж мэдүүлэх хамгийн гол зорилго бидний чуулганы зорилго. Тэгэхээр бид нэр хичээл дээрс нь тэр ярьжсэн тийм ээ. Янз янзаар бид нар Бурханыг таньж мэдэх, эзэн Есүсийг илүү их таньж мэдэх тэгээ бусдад гэрчлэхтэй бэлтгэгдэж хичээл сургалтуудыг явуулж байгаа удаа ярьж байсан. Тэгэхээр энэ дээр бид нэр Есүсийг хэрхэн гэрчлэх юм бэ гэдэг асуудал биднэрт
гарч ирээд дандаа л гарч ирээд. Тийм учраас энэ хичээл сургалтад бүх юм Иесусийн тухай таньж мэдэр. Эзэн Иесусыг таньж мэдэр. Тэр эзэн Иесусыг бид нэ таньж мэдснээр яагаад энэ хорвоод ихэд мэндэлсэн гэдэг чинь бид нарыг аврахын тулд мэндэлсэн гэдэл ганц өгүүлбэр байгаа тань мэдхэн ойлголт өгч яадаг ч гэсэн ариун сүнсийг биднэрт авчирсан, ариун сүнс ирсэн, ариун сүнсийг бидний дотор оруулсан, өөрөө дотор орж суурьсан, бид нар ч мөн түүний дотор байдаг тийм ээ. Тэгжээд бид нэр ариун сүнсээр удирддаг, ариун сүнстэй өөрийнхөө сүнсийг холбож удирдуулдаг, холбогддог тийм ээ, харилцдаг тухай бид нар дүрж яхад үзээвсэн. Яг энэний төлөө чуулган байдаг. Эзэн Иесусыг таньж мэдснээр бид нар Бурхан Хавийг таньж мэдэр. Хэрвээ бид нэр сүм цуглаан зүгээр нэг энэ Библийг судалдаггүй, зүгээр нэг Библийн үгийг судалдаггүй, зүгээр нэг хоорондоо ярьж хэлцдэг, зүгээр уулзаж тийм цугладаг тийм хүмүүс болчоод бид нар зүгээр нэг юу гэх нэг одоо нэг янз бүрийн клубүүд байдаг. Одоо ном уншдаг хүмүүсийн клуб тийм ээ. Эсвэл одоо маш их олон клуб, ямар нэг нийгэмлэгүүд яг тэрнтэй адилхан болно. Бид нар ч гэсэн одоо итгэгч хүн хэлний сүм цуглаан хайрладаг мөртлөө өөр нэг тийм клуб юм уу, спортын уралдаан тэмцээний клуб юм янз бүрийн хайрладаг явдаг. Яг энэ сүм чуулганууд хүмүүс бид нар ингээд эзнийг алдарчилж магтаж эзний үгийг судлах болоод ингэсэн үедээ бид нэр цуглаан чуулган тийм ээ. Ийм бод. Бидний тэгээд зорилго маань ерөөсөө энэ. Тэгэхгүй бид нар бусад зүгээр клуб, нийгэмлэгүүд, хүмүүсийн бөөгнөрөл тийм ээ уулзаж цуглаантай ялгархгүй болчихно. Тийм учраас энийг бид энэ зорилгоо бид нар мэдхээр гонгнолтоо болно. Болтер зорилгоо мэдсэн хүмүүс гонгнолтоод энэ чинь яасан өдөртэй би өөрөө сайхан буугаалаа гэж бодож ирсэн юм дэр. Энэ зорилгоо мэдхгүйгээсээ бид нэр ингэж. Яг энэ богинохон цагт энэ мөчид бид нэр эзний үгэнд суралцж эзэн надад өнөөдөр ямар ивэл өрөөж ямар мессеж ирж байна, ямар үг ирж байна. Цаашаа намайг яаж амьдраараа яаж яваараа гээд байна уу? Тийм ээ. Яавал би алдаж онохгүй зөв амьдраад байх нь. Яавал би эзний ивэл өрөөлийг авч юм эсвэл хамгаалтанд тор гэж баттай явж чадах нь. Энийгээ мэдэж авч байгаа тул би энэтэйгээ ярилцаад энэ эзний үгийг хуваалцаад ярилцахын тэр үедээ авахын тулд юм байна. Та нар мэднэ. Түрэн бид нар ярьжсэн Египтээс гарсан гэдэг Египтээс ард түмнээ гаргасан. Гэхдээ бурхан сонгосон ард түмнээ хараад Египтээс ингээд зам зуур ингээд гонгнолтоод ус байхгүй тийм ээ, эдхий байхгүй, талах тариа байхгүй, хоол унд байхгүй ингэж нэг ч хүн үхээгүй. Тэр хэцүү бэрх тохиолдол. Хэцүү бэрх тохиолдол нэг хүн үхээгүй. Эзэн тэгж өөрийнхөө хүмүүсийг хамгаалж авч сонгосноо. Дараа нь ойлгоод мэдрээд бид нар сонгогдсон хүмүүс юм байна гэдгийг ойлгоод мэдүүлээд хуулиа өгсөн. 10 хуулийг Мосег ууланд аваачаад бүгдийг хэлээ. Египтээс гарсан юм дээр байгаа тийм ээ. Ингээд өгсний дараа яадаг. Уулаас буугаад ирдэг. Мосед юу тохиолдсыг бид нар мэдэхгүй байна. Тийм учраас биднийг удирдах авч явах бурхныг хийж өг гэж дүрс үлдсэн. Үхрийн дүрс. Энийг хараад Мосе маш их хэлхэндэг ууралдаг. Яг энэний дараа яасан? Бурхан хуулиа өгсөн. Яг энэ өгсөн мөчөөс эхлээд хамгаалдагч болсон, хариуцлагыг тооцдогч болсон. Бид нар энийг мэдж аваар. Хүн төрөлхтний түүхэнд энэ бурхан өөрийнхөө чуулган гэдэг байгаа. Тийм ээ? Энэ ард түмнээр хийж байгаа чуулгануудад хариуцлагыг үүрүүлж гисэн. Тэр өдөр яасан? Урд нь тэр хэцүү бэрх байх үед ямар ч хүн ганц ч хүн нас бараагүй асуудал болоогүй. Бид нар өөрсдөө гонгнолтоод сонгоно. Эзэн яг хуулиа өгсөн
дараа нь гонгнолдоод ингээд гомдол тавиад ингээд хүмүүс 3000 хүн өгсөн. 3000 хүн өгсөн. 3000 хүн өгсөн. Бурхан эзэн өөрөө итгээгүй учраас. Бурхан эзэн өөрөө би та нарыг өөрөө өдөрж өгнө. Өдөр нь үүлэн багнаар шөнө нь галан багнаар удирдаад ингээ авч явжсэн. Тэр амлсан нутг руу оруулах гад. Бүхэл юмар хангаж байсан. Иддгүү махын хөвтлэйг бол өгчсэн. Тэр бүдэн шоу оруулаад тийм ээ. Дараа нь одоо бигийн чуулганыг эхлүүлэхдээ тэр Үлс номын 1:8 дээр намайг хүлээ. Ариун сүнсийг хүлээ. Миний эсхийн илгээх туслагчийг хүлээ гэж хэлсэн. Үлс ном дээр. Тэгээд тэнгэр үед авагдсан тийм үү? Тэгээд биднэртэй ямар нэгэн пуужим юм хүчээр түлхэх юус хэрэглээгүй гэдгийг ярьсан. Тэнгэр үед авагдсан. Дараа нь Пентекост өдөр болоход ариун сүнс цутгагдсан. Энэ өдөр яасан? Бид хүн төрлөختөнд нэгүслэлээр тийм ээ? Нэгүслэр ариун сүнсээр дамжуулаад 3000 хүн аврагдсан. 3000 хүн аврагдсан. Хууль нэгүслийн энийг бид нар хожим маш тодорхой үзэн бэлдэж байгаа. Хууль нэгүслийн талаар та нар ойлголтыг илүү гүнзгий өгөхийн тулд хэдэн жил уншиж судалж ингэсэн тухайгаа би нааш дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Бид нарт сайн мэдж байгаа хүмүүс ч бий. Амьдгүй нэг одоо зарим баг зэрэг ялгаж байгаа ч ялгахгүй байгаа ч асуудал байгаа тийм ээ. Нэгүсэл хууль хоёрын ялгаа. Тийм учраас хуулийн дор хүмүүс хууль муудаа биш. Хууль бол хуулийг биелүүлэхгүй л өгөх ялтаа л гэдэг. Харин нэгүслэр биднэрт төрөй нэгүсч өршөөж өгч хэлдэг. Нэгүслийн хүч үйлдэж байгаа. Энэ өдөр 3000 өгчээс мэл энэ өдөр 3000 аврагдчихсан. Мөнхөд аврагдсан. Өөр нэг тэр өдөр нэг бүдэрж унахаас ч юм уу те нэг өвчин тусцаас ч энэ төр аврагдсан биш. Мөнх аймыг энэ авралыг авсан. Тийм учраас тэр нь хинээр дамжирсан. Эзэн Есүсээр дамжиж ирсэн. Тийм ээ? Эзэн Есүс амьсны дараа болж байгаа учраас эзэн Есүс биднэрт тэр мөнхийн аймыг ингэж авч болно гэдгийг үзээд батлаад өөрөө тэнгэрт заларсан. Нэгэ биднэрт илгээ өгсөн. Тийм учраас бидний зорилго цуглааны маань зорилго бол ерөөсөө түрүүний шиг бид нар байнга цуглаж явах хэрэгтэй. Тэр үтгэл хуулийг Есүс хуулийг хүчингүй болгохын тулд ирээгүй шүү дээ. Хуулийг бид нар би улам хүчрхэг болгохын тулд ирсэн гэж хэлдэг. Харин хуулийн одоо тэр өндөр шаардлагыг биелүүлж чадахгүй учраас тэрийг бас өшөөл нэгүсэл үзүүлэх тэр зүйлийг хайр үзүүлж өшөөл нэгүслийг үзүүлэх. Энэ зорилгоор эзэн Есүс ирсэн байдаг. Хожингэрийн номнууд дээр бид нар харахад тэр хуулийг бид нар хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр ингээд шалгаад үзээрэй та нар гэдэг ингээд ерөөс тэнцэх асуудал ерөөс гарч ирдэггүй шүү дээ тийм ээ. Бид нар дандаа бүгдэн дээр нь бүдэрдэг. Тийм учраас энийг эзэн Есүсийн ирэлтээр бид нар Есүсийн дахин амьдлаар бид нар нэгүслийн эрэм үе эхэлсэн. Нэгүслийг өгсөн. Гайхамшигтай. Тийм учраас бид нар эзэн Есүсийг сүмж чуулганы маань үндсэн зорилго нь эзэн Есүсийг бид нар таньж мэдэх, эзэн Есүсийн тухай мэдснээр яагаад энэ дэлхийд төрсөн, ирсэн тийм ээ. Ямар учраас алуулсан
хэрхэн дахин амьдсан энэ бүхнийг бид нэр зааж сурах. Энэ амьдлалтаар биднэрт юу хэлдгийг, юу зааж өгдгийг, юу өгсөн энийг зааж сургаж мэдүүлсэн чуулганы маань зорилго. Энийг мэдэж авснараа бид нэр Бурхан Аавыг таньдаг. Таньж очих, Бурхан Аав руу очих. Энэ алхам хийдэг. Тэгээд дээрэс нь бид нэр өөрсдөө тийм авралыг авснараа одоо ёстой бусдад энийг түгээж мэдүүлэх тийм ажил байна. Энэ нь биднэрт ийм үгүүд ийм ишлэл байдаг. Хэдүүлээ Матай 5:16-ыг харъя. Сүм чуулганы зорилго нь бас айгүй чухал гайхамшигтай хэлсэн. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тийм үү? Та нарын итгэгч хүмүүсийн Христч хүмүүсийн сайн үйлсийг хараад Тэнгэр дэх эцгийгт нь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтэг. Тийхүү гэрэлтэг. Тэм учраас бид нэр гэрэл давс болж амьдраараа гэж эцэг Есүс маань биднэрт загсан. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр сая бид нэр хичээл дээр үздсэн мэрэгүү хаан гэж юу вэ? Мэрэгүү хаантай байх байна. Тэрийг түрүүчийн өдөрч бид нэр ярилцсан тийм ээ. Сүнсээр өссөн хүн ялах хүүхд хоёрын ялгааг олон жилээс хойш бичгүүл ярьж байгаа. Ер нь та нар итгэж болсноос хойш ялах хүүхд гэж юу юм бэ гэдэг. Бид нэр зөвхөн нэг үгийг аваад имчтэй ямар аймаар үгүй, ямар хатуу үгүй, би ингэж чадахгүй, би ийм зан чанараа ингэж өөрчилж чадахгүй, би угаасаа ийм хүн гэж ингэх гээд байгаа хүнийг ялах хүүхд гэдэг. Дөнгөж тэр бол сайн ойлгох чадахгүй байгаа учраас ойлгоод дөнгөж анх сонсоод тэрийг цаашаа яахаа мэдрэхгүй байгаа. Тэгээ алхамтай мэдэж авч суралцах зорилготой ч ялах хүүхд юм байна. Тэр нь баг багаар тийм үгийг өгөө нэг сүүгөөл тэгжээсээ жоохон сүвдээ хольж бантан болгож өгөөл энэ гэдэг шиг тийм бор хоолнд оруулах гэдэг ингээ оролдог шиг бид нэр эзний үгийг баг багаар өгж өгнө. А бор хоолнд орцсон итгэгчнэр яах ёстой вэ? Эзний үгийг буюу хатуу хоол махыг идэж ажиллаа зулгаагаа ястаа мах ингээд ичдэг шиг бид нэр эзний үгийг аваад энэ чинь намайг зэмлээд муу хэлэх гэдэг агуулж намайг засаж салруулаад зан аавраа ингэж чиг хандлагыг ингэж өөрчлөвөл чи зөв хүн байх шүү. Тэгжээ чи бусдыг хүндлэн шүү. Тэгжээ чи ингэ шүү. Зүгээр нэг энэ үгээр ингэ зэмлсэн нэгнийхээ үгийг сонссоор чи надад хатуу үг хэлээд ямар сони юм чи одоо дуурд надруу чанга дуурдг нь хийн энтергээд зөрөөд байх юм бол бид нар харин тэр энэ үнээр дамжаад энэ ах итгэгч ахын дүүсээр маань дамжаад энэ өдөртөгчээр маань дамжаад надад Бурханаас ирж байгаа үг намайг ингэ зан аншаа зас гэж байна. Намайг энэ эзний үгэн дотор бай гэж байна гэдгийг хүлээж авч чаддаг болоод ирэхээр бор хоолнд орж байгаа гэдэг шиг тийм ээ. Бид нар сүм чуулганы маань зорилго энэ ингэж өөрчлөсөөр бид нар эзнийг таньж мэдэж эзний хүмүүс болдог. Тэгээд өсөөд ирэхээр бид нар тэр гэрэл давс болж харагдах. Давс альва нэг юм сайхан хамтаар болдог. Тийм үү? Давс гэрэл бол юу гэдэг харанхуй гэрэлтүүлээд гэрэл хийгээд сайхан болгодог. Ялангуяа манай монголчууд бол нөгөө цэлмэг хүүхд ингэртэй болоод гэрэлтэй гэгээтэй тийм өдрүүдэд их сайхан дуртай. Тийм ээ? Өнөөдөр ямар сайхан нартай өдөр байна гэх. За тэгээд дээрэс нь бидний нэг сайн ялгагдах онцлог сонин онцлог бид нар хөх цэлмэг тэнгэртэй их нартай өдрүүд их олонтой байдаг болоод юм монголчууд маань гэрэл гэгээтэй тийм өдөрт аягүй дуртай. Тэгээд нэг Оросын цэргийн анги буцлаа гэдэг тэгээд зөвхөн Монголд байсан жишээнүүдээр тэг чин цонхныхаа дэргэд ингээд өндөр мод тарьцсан. Тэгээд ингээд тэр нар байшин дотор нь тусахгүйгээр заадаг. Тэд нар гэрэлгээ асгаад босоод засчдаг. Тэд нар гараад нүгөөд явсан манайхан модын тайраад шууд нараа ордог болгосон. Тэр моднуудыг хуугаар нь хядаад аваад тэгээд зүг дан цонх болгочихсон. Тэгэхээр ямар гэрэлгээнд их дуртай ард юм бэлээ.
бид нар бас энэс. Тэрнтэй адилхан гэрэл гэгээ болж бид нарыг тэгж хүмүүсийн гэрэлтэж амьдрах. Тэгэхээр энэнд бол бид нар заримдаа төвхтэй хэцүү. Бид нар рүү асар их дайралдаг. Чи яасан арчаагүй юм бэ? Чи яасан сони юм бэ? Тийм ээ? Бидний шудраг бос юм руу удирдах гад зал чиглүүлэх гэдэг. Тэрнээсээ үүдээд биднийг арчаагүй маань дуудана. Янз янзаар болж идэв. Тэрэнд хэрвээ арчаатай хүн болох гэж нэгэ тэр муу зүйлтэй холбогдох юм бол бид нар эзнийг гэрэлтүүлж эзнийг гэрэл хийгээ болж давс болж амьдарч чадахгүй болчихгүй. Тийм учраас нөгөө ялах хүүхэд том нас үеинд хүрсэн хүн хоёрын ялгаа гэдэг чинь энэ дээр их гарч ирдэг та нар мэдэн тийм ээ. Бид нар аливаа нэг муу сайн хоёрыг ялгадаг болоод ирдэг. Би урд нь ийм үйлчилсэн ч гэсэн би одоо болохгүй байна. Амаа миний зүрх сэтгэлийг зөв бай. Нэгийг хүндэлж харьцаа. Хэлсэн ч гэсэн ямарваа нэгэн асуудал очоод та нарын уур хилэн дээр нар бүрэж арга гэдэг учраас тэр дороо уучраа олоо. Би нэгийг уулт хий, өршөөл, би нэгээ сонсоо. Тэгэхгүй гомдоод орхиод явчих болохгүй. Тийм ээ, зан хавраа засаа гэд бид нарыг асар их сургасан тэр үгийг даах чадвартай болгосон ийм юм руу чиглүүлж авчирна. Энэ маань бид нар өсөж нас биеинд хүрж байгаа хүний шинж бор хоолнд орж байгаа гэсэн үг. Энэний зорилгын төлөө сүм цуглаан байдаг. Та нар бид нар өөрсдөө харьцуулаад одоо ингээд өсөлтийнхаа процессыг бодож явахад хүмүүхэнд гайхамшигтай сайхан их баг янз бүрийн өсөлтүүд явагдаад байгаа. Заримдаа зогсож байгаа, заримдаа тэгээд үргэлжлээд өсөөд байгаа. Энэ өсөлтийг авчрах энэ үг бидний Бурхны үгэн дотор байдаг тийм ээ. Библи дотор маань байдаг. Энийг бид нар судлах зорилго маань чуулганы зорилго. Тэгэхгүй зүгээр л бид нар зүгээр цуглаад тийм ээ. Одоо юу гэдэг нэг амралтын өдрийг тэмдэглээ зүгээр чөлөөтэй уулзаад хэсэг бүлгээрээ уулзаад энэ төр байх бүгдээрээ уулзаад ингээд одоо яг нуурын эрг усны эрг дээр очиод чи өмнөдөө ууланд очиод байх энэ тохиолдол бидэрт байдаг. Тэндээсээ тодорхой нэг цагийг гаргаад бас эзэнтэй зориулах цагт байдаг. Эзнийгээ магтаж алдаршуулах эзний үгэн дотроо байх зорилго. Энэ хоёрыг бид нэр ялгах хэрэгтэй. Тэгэхгүй яг эзний үгэн дээр эзний хичээл сургалт дээр зориулагдсан тэр үеэр эзний үгнээс хүн дээрээ зүгээр нэг заас өчтөр юу болов яа тэгээд ингээд боолоос бид нэр зүгээр л сайхан чөлөөт цаг шиг байлгаж болно. Тэр бид нарт тийм огт юм байхгүй байж болохгүй гэсэн үг биш. Тэр зориулагдсан цагийг яг эзэн зориулсан бол тэрэнд нь зориулаарай л гэсэн юм. Тийм учраас эзэн хууль өгсөн байдаг. Эзний өдөр их салхи, миний өдөр их салхи гэдэг. Үеийн үед сахаарай гэж хэлсэн байна. Үеийн үед сахаар бүтсэн өдрийг тэгээ надад зориул. Амралтын өдрийг надад зориул. Үеийн үед гэсэн үг. Та нар хэсэг явж байгаа тэгээд Иесус үгийн маань очны дараа бол нэгүслэр өршөөгдөө тэгээд бодоор амтэрсэн баг. Үеийн үед гэсэн баг. Тэгээд бид нар энийг бас өнөөдөр түрүүн бидний дийлэх маань одоо энэ орчин нөхцлөөс ахуй нөхцөл цаг үеийн байдлаасаа болоод ажил төрөл маань янз янз л болж байгаа. Гэхдээ бид нэр үргэлж залбирж явах хэрэгтэй. Хүсэж явах хэрэгтэй, бурхнаас гуйж явах хэрэгтэй. Эзэн минь ээ надад бүтсэн өдөр ажилтдаг өдрийн маань яг энэ орлогын хэмжээнд энэ орлогоноос илүү сайхан илүү орлоготой. Гэхдээ би бүтсэн өдөр амарч танд өөрийгөө зориулдаг, таныг магтаж алдаршуулах, таны хүн суралцахад энэ зориулсан энэ цаг мөчийг надад өгсөн. Тантай хамт байх боломжийг өгсөн тийм ажиллаар сольж өгөөрэй гэж өөрийгөө зориулж гуйж байдаг. Үл эзэн Бурхан эзэн Иесус хариуцсан биднэрт гарцаагүй тусалдаг. Тэгэхээр тэрийг яг тэр дорн ингэж байгаа тохиолдолд би прогрессив буюу аажимдаа явагдаж байгаа тохиолдолд би эзэн Бурхан чиний бидний
хүсэлтийг сонссон байдаг. Энэ бидний чуулганы маань зорилго үйл хэрэг үйлдэл маань яг ингэж л харагддаг. Бүтцээ өдөр цуглаж эзнийг магтаж алдаршуулж сургаа номдын сонсож бид нар сайхан магтан дуунуудыг дуулж байна тийм ээ. Энэ зорилготой. Мөн босод өдрүүдэд зориулагдсан Библийн хичээлүүд Библийг судлахад тэрийг бол номоор янз бүрийн хүмүүсийн хоорондоо ярилцаад тэр ишлэлийг тайлбарлаад нэг ишлэлийг тайлбарлах тэн дээр юу гэж гараад байна. Энэ ишлэл энэ Библийн нэг энэ номон дээр гарсан юмыг л тайлбарлаж таниулж ярьсан байгаа. Тийм учраас ишлэлтэй холбож бид нар тайлбарлаж таниулж би нэг ийм ишлэлээс ийм авчлаа гэдгийг мэдэж авахын тулд энэ хичээлийг өгдөг юм. Тэр нь бол 24 цаг явчихдаггүй шүү дээ тийм ээ. Тэгвэл семинар уулзаж чуулганууд энэ төр юмнууд тэгж явна гэхээс бид нар бол 2 цаг 1 цаг 30 минутыг зарцуулаад тэр дундаас юмыг олж авдаг. Эзний үг дотроос. Энэ бидний амьдралдаа гэрэл давсуулахад хэрэгтэй. Бид нар буруу зөвөө засч авахд хэрэгтэй. Хөрөөлийг авч амьдрахад хэрэгтэй. Буруу зөрүү зүйл байгаа бол засаж залруулахад маань чухал хэрэгтэй болдог. Хүн бидний эцэс хожим нь хүмүүсийн жоохон сэтгэл эмзэглэх гэдэг энэ айлгах гэдэг нэг айгаад ах юм байхгүй. Библи дотор маань байгаа шүүлтийн тухай асуудал. Шүүлтийн тухай. Хожим бидний. Бурхан эзэн харин нэгүслийг өгөхдөө бас биднийг өчрцөггүй одоо ч энийг чулуугаар шидэд ал энэ тушаал биелүүлээгүй хууль биелүү зөрчсөн гэдэг. Нэг болиосон нэгүслэгсэн нэгүслэр бид нэр харин өнөөдөр бид нэр итгэгч болцсон ч гэсэн санаатаа санамсаргүй гэмнүгд үйлдсэн байсан ч гэсэн бид нэр өршөөгдөж нэгүсэж байгаа. Гэхдээ ард нь юу явж идэг? Шүүлт. Ирээдүйн шүүлт. Хэрвээ бид нар тэрийг мэдэж засаж залруулж засдаг, залруулдаг, заадаг энэ дотор л бид нар суралцаад гэмшиж яваад ах юм бол хожимын тэр шүүлтнээс айхаа асуудал байхгүй. Энэнд нь биднийг сурах гэж байдаг. Тэгээд чинь иршил байдаг. Хожим хэл бүхэн эзний өмнө өчнөө. Өвдөг болгон сөхөрнөө гэдэг. Бид нар тэгэхэд нүүр бардам сөхөрсөн ч гэсэн эзэн минь ээ би тань. Тэгэхээр амаараач гэсэн зүв сэтгэлдээ ч тэр би сүм чуулганаараа дамжуулаад ахан дүүсээрээ дамжуулаад бид нэр хоорондоо харилцаад тэднэрээсээ суралцаад таны өмнө 90 эртлээ би өнөөдрийг хүртэл зөв дамжирч хичээж ирсэн гэд байж ах нүүр бардам эзнийхээ хаанчл тавтаа морлоо гэж хэлсэн. Тийм учраас сүм чуулганы зорилго нь босод клуб нийгэмдэг хүмүүсийн зүгээр уулзалт ярилцлага энэ төр бос юмнаас ялгаатай тал маань энэ байдаг шүү. Ирээдүйн мөнх ирээдүйн рүүгээ алхаж байгаа алхмаа бид нар хэрхэн яаж зөв авч явах вэ? Ингэж мэдэж авснараа одоо дараагийн асуудал нь юу гэхээр бид нар хөндлөн харилцаа бусдад хэрхэн нийлүүлэх вэ? Яаж нөлөөлөх вэ гэдэг маань хамгийн чухал зүйл болчтой. Энэ зорилгын төлөө бид нэр мөн дуудагдсан. Тэгээд эзэн Есүс ингэж хэлсэн байдаг. Иохан 15:16 дээр та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс ургуулж та нарын жимс үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон гэж. Амен. Халелуя. Тийм учраас бид нар үр жимстэй мод болж ургаараа. Гэж бид нэр захисан, тушаасан, хүссэн бүх юм гэсэн баг. Тийм учраас бид нар усан үзмийн модоор зүйлсэн байдаг. Эзэнтэйгээ залрагдахгүй бол бид нар тэр модны мөчр болж чадахгүй. Эзэнтэйгээ залрахад нь Иесустэй холбогдохгүй бол тийм ээ.
Сүүлийн мод мөчрүүд хоорондоо холбогдож ийж тэр үр жимстэй их биетэйг холбогдож ийж үр жимс гаргадаг гэдэгтэй. Бид нэр эзэн Иесус надтай холбогдоорой, миний мөчрүүд байгаараа тэгээ сайхан үр жимстэй амьдрах. Энэ үр жимс нь юу? Бид нэр өөрсдөө авсан тэр мөнх амийн авралаа хэрхэн яаж авсан гэдгийг гэрчилж, эзэн Иесус бидэнд яаж өгсөн гэдгийг эзнийг гэрчилж, тэрийг бусдад зааж, сургаж, ойлгуулж тэр мөнх амийг бид бусдад түгээж өшөөх хүмүүсийг мөнхийн амьдралд эзний өмнө нүүр бардам болгох зорилгын тулд бид нэр дуудагдсан юм шүү. Бид нар тэгж сонгогдсон. Эзэн бол бүх хүмүүсийг дуудсан. Сонгогдсон цөөхөн гэж байдаг. Тэр нь бол бид нар өөрсдөө шалтгаалдаг зүйл байдаг. Халелуя. Тэгээд энэ сайн мэдээг түгээхийн тулд яг энэ зорилгын тулд үр жимс ургуулахын тулд Паул болоод Европ руу хөл тавиал дуудагдаад яваад ирсэн тийм ээ. Тэгээ энтх рүү анхны нөгөө дагалдарч нарын Томас нөгөө итгэл муутай Томас гэдэг зөв түүхэнд нэрлэгдсэн. Анхны эргэлздэг Томас гэж нэрлэгдсэн. Томас бол энтх рүү явсан. Энтхийг сайн мэдээ түгээж байгаа. Үүр тэр энтх урд хэсэгт мэдээ чуулган тарьж гэж явж байгаа. Бас орсон байдаг. Тэгээд дараагийн дагалж гисэн нь Аз руу, Хятад руу тийм ээ. Хятад руу, Аз руу, Азийн бусад орнууд руу, Манаа руу хүртэл орж исэн түүхүүд байдаг тийм ээ. 6-7 дугаар зууны үед яг мөн Солонгос руу, Япон руу гэдэг ингээд ороо явсан түүх байдаг. Саяхан нэг Японы нэг сүм чуулгануудын тухай товч баримтал кино үзэж хахад нэлээд их бас орж исэн байдаг юм билээ Япон руу. Тэгээд тэр хөгжлөн тасраа, бараа, жанданс болоо явсан тухай түүхийн тухай нэг баримтал кинод явуулж үзчихсэн. Тэгэхээр Аз руу энэ бүхэл орнууд, бүхэл улс орнууд, бүхэл хүмүүс рүү бидний хүрэхийн тулд сайн мэдээ түгээхийн тулд эхлээд бид нэр өөрсдөө эзэн Иесусыг таньж мэдэж авах. Зорилго маань чуулганы маань зорилго. Тэгж жагаад таньж мэдсэн авсан хүмүүсээ бусцыг сургаж эзэн лөө авчрах. Бурхнаа буцаа таньдаг болгох. Тэр бурхантай аавыг таньж мэддэг болох. Ирээдүйд түнтэй мөнхөд амьд байх. Тэгээд тэрийг яахын тулд бид нэр илгээлтийг явуулж хүмүүсийг сургасан хүмүүсээ, итгэл найдвартай болсон хүмүүсээ, итгэл дотроо бат зогсдог болсон хүмүүсээ бид нар гэрэл давсуулж амьдраад өөрсдөө гэрэлтэд давс мэт антлаг сайхнаа гэрч эзнийг Есүсийг гэрчилж амьдрах. Энэ зорилгын тулд байдаг. Тэгээд эцэст нь бидний үүс сайн үүсийг гэдэг. Энэ үүс маань юугаар хэмжигдэх вэ? Бид нар хэрхэн гэрэл давсуулж, хэрхэн үржимстэй байсан энэгээр хэмжигдэнэ. Түүнээс би тэнд очиод олон айлын мод хөрөөж өгснөөрөө, олон айлын усын зөөж өгснөөрөө бид нар тийм үүсэл байна. Тэрийг зорилго нь юу вэ гэхээр бусдыг бид нар тэр эзэн рүү авчрах бидний ивэн нэгүсэл баяр хөөргийг мэдрүүлэхийн тулд хайрыг мэдрүүлэхийн тулд бид нар тийм үйлчлэлүүд дагалдах баг зэрэгсэл болгож хэрэгэлдэг. Түүнээс үндсэн үүрэг маань бол сайн мэдээ. Сайн мэдээ гэдэг маань бол эзэн Иесусийн мэндэлсэн, амьдрсан, өгсөн, оршуулгдсан 3 хоногийн дараа дахин амьарсан. Энэ бол сайн мэдээний зүрх юм шүү. Дахин амьарсан. Тэгээд тэнгэрт аудич эцгийнхээ баруун гарт заларсан. Энэ зүйлүүд бол сайн мэдээ. Gospel буюу. Бид нар энийг зорилготой. Энийний тухай ойлголтууд дуусахгүй их ойлголт байгаа. Тэрийг өөрсдөө мэдж авах хүн заах. Энийний тулд бид нар чуулган, нутгийн чуулганы үүсгэн байгуулагддаг. Эзэн Есүс өөрсдөө чуулгануудыг энтэнтгүү байгуулдаг орон нутагт дүүрэг хороонд хэсэг газруудад ингэж байгуулдаг. Энэ зорилго нь
эзнийг гэрчлэх, Есүсийг гэрчлэх зорилготой. За тэгээ өнөөдөр бид нар энэ зорилгын тухай чуулган анх яагаад үүссэн, ямар юм хэлээд байгаа гэдгийг та нар одоо тодорхой ойлгож авлаа тийм ээ. Зүгээр нэг клуб нийгэмлэг янз бүрийн юмнуудаас ялгаатай байгаа юм. Тоглож байгаа тохиолдол нь бид нар эзнийг үгэнд суралцаж, эзнийг алдаршуулж, эзнийг гэрчилж амьдрахад суралцаж байхын тулд чуулганы гол зорилго байдаг шүү. Энэ зорилгын үүднээс зөвлөлтөд та нар баяр хөөртэйгээр энийг эзнийг таньж мэдэх, нэг үг ч гэсэн мэдж авах, нэг үгийг ч гэсэн бид нар өөрсөндөө ерөөлийг олоод авах, нэг үг ч гэсэн буруу явж байгаа зүйлээ засаж залруулж мэдээд авах, бурууга зөв зам руу алхах тухай бодор. Болгоныг дандаа ерөөл зүгээр сайхан юм авах гээд муухай юм засан залруулах. Би угаасаа ийм хүн гээд ингээ орхих гээд болохгүй шүү. Тэрийгээ засаж залруулж бид нар дараагийн алхам руугаа зөв амьдрал руу, зөв байдал руу, ерөөлт амьдрал руу алхах юм шүү ахт байсаа. За ингээд өнөөдрийнхөө сургалтыг дуусгах юм. Даавал баярлалаа. Баярсан танд залбирая талархаж. Мөнхийн эзэн минь ээ. Таньчлаг аа минь. Эзэн Есүс ариун сүнс минь. Танд би баярлалаа. Өнөөдөр бидний сүм чуулганы зорилгыг үндсэн чуулган гэж юу юм бэ гэдгийг та өнгөрсөн жил, энэ жил олон хичээл сургалтаар номлуудаар маань дамжуулаад сүм чуулганы тухай ойлголтыг бидэнд өгч байгаа. Баярлалаа. Тэгсэн бид нар нутгийн чуулганд хамрагдсанаар таны тухай, эзэн Есүсийн тухай олж мэдэж, эзэн Есүсийг алдаршуулж, эзэн Есүсийг гэрчилж амьдрах ёстой байна гэсэн зорилгоо олж мэдлээ. Энэ зорилгынхаа төлөө цааш алхахад таныг улам илүү таньж мэдхэд танаар дамжуулан мөнхийн эзэн, ертөнцийн эзэн, Тэнгэрлэг бурхан аавыгаа таньж мэдхэд та биднэрт илчилтийг өгч туслаарай. Биднийг өдөртөө залж чиглүүлээрэй. Ариун сүнс нь бидний сүнсийг өдөртөө сүнсээр юм дамжуулан сэтгэл, оюун бодол, ухаан санааг маань өөрчлөлт, үржимстэйгээр өдөртөө залж чиглүүлж өөрөө. Энэ бүхнийг би эзэн Есүс Христийн төгс хүчит гайхамшигт нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За та бүхэнд баярлалаа. Амен. Өнөөдөр бид нэр ариун зоогтой нэг өнгөж тийм ээ. Амен. Чи Есүс Христ өөрийг нь дурсаж тийм ээ. Тэрийг ариун зоогийг барьж байгаараа гэж тушаасан байна. Бид хамтдаа ариун зоогийг барьснаар Есүс дотор, бидний Есүс дотор нэгдмэл юм аа гэдгийг хамгийн гол бид нэгдмэл юм шүү. Есүс дотор таны төлөө бид нэгдмэл шүү. Нэг зорилго чиглэлтэй шүү гэдгийг тэмдэглэдэг. За Есүс эзэн ирээд бидний гэм нүглийн төлөө тэрний биеийг бяцарсан те бид нар канонаас Библиэс хамгийн сайн мэднэ. Энэ Библиэс жишээ аваад хийсэн канонуудаас ямар амар зовлон дарчлалыг бидний өмнөөс үүснийг бид аюу сайн мэднэ. Түүний цус бидний төлөө урссныг бид нар сайн мэднэ. Тэгээд миний бие талах, амин талах юм шүү. Есүсийн талах бол Тэнгэрээс ирсэн Есүсийг бэлэгддэг. Есүсийн биеийг бэлэгддэг юм байна. Өөрийнхөө энэ цусыг миний цус бол шинэ гэрээний бэлэгдэл юм аа. Шинэ гэрээг би өөрийнхөө цусаа та нартай байгуулж байна.
Тийм учраас надыг дурсаад нэг үлдэж байгаа гэсэн. За тэгээд хэдүүл Библи дээрээс нь харъя. 1-р Коринт 11:23-аас 25 дээр эзэн Есүс талархал өргөж тийм ээ. Талархал өргөж хуваагаад энэ талах та нарын төлөөх миний бие юм. Намайг дурсан үүнийг үйлдэв. За бүгдээр талхай цээ үнэхээр бидний биеийг хүндэцгээ. Тэрхэн зоогийн дараа тэр мөн аяг авч энэ аягууд миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо намайг дурсан үйлдэл. Өнөөдөр бидний эзний тушаасны даваа ариун зоогийг барьж байна. Бидний гэм нүглээс амжруулж бидний мөн хамиг өхийн тулд эзэн Иесус загламаа дээр цогтлогдож. Тэр үүсийг хэдүүлээ санацгаая. Тэгээ ахын дүүсээ та нарт би хэлье. Хэрвээ бид нар санаатаа санамсаргүй янз бүрийн үүдсэн гэм нүгэл байгаа бол яг энэ цаг мөч та нар эзнийг суучлахгүй өөрөө зүрх сэтгэлийг илчлээрэй. Тэгээд түүнд нэг үүсэлд өшөөл уучлалт талархаж тэрэ залбирцгаая. Танд баярлалаа бид нар өдөр тутам самсргүй үлдэж байгаа гэм нүгэл самсргүй санаатай үлж байгаа гэм нүгэл байвал та өшөөгөөрөө уучлаарай. Түүний мэд зас залруулж байдал хөгжүүлж өдөр залж илүүжэдэгт баярлалаа. Энд байгаа ахын дүүсийн маань та өшөөж нэг үлсэж таныг гэрчилж амьдрах гайхамшигтай сайхан амьдралаар таныг гэрчилж амьдрсны үршин болгож үржимстэй амьдрахаар олон ахын дүүсийг гэмнүглээс нь салгаж аварч чадах авралд авчрахтай үржимстэй амьдралыг 30 60 100 дахин тийм үржимстэй гаргасан амьдралаар амьдрах хөл ивэл өрөөлийг та болгож тэмээж мэнэ бид тэр амьдралын төлөө танаас гуйж амьдралыг авч мөн танаас ирсэн ивэл өрөөлүүдийг бид нар бэлхэн байгуултаа гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа бидний нүглийг өршөөд туулж баярлалаа. Тэгээд баярлалаа үргэлжлүүлээд залбирая. Тэнгэрлэг бурхан аав минь ээ. Бид таны төлөө та бидний төлөө хийсэн бүхэн чинь бид нар танд талархаж байна. Тийм ээ та хорвоо ертөнцийг бүтээг. Нүдэнд үзэгдэх, үйл үзэгдэх бүхнийг бүтээгээд тэр бүхнээ биднэрт зориулж өгсөнд баярлалаа. Тийм ээ та бидний гэм нүглийг өршөөж уучлсан таларх. Бидний санаатаа санамсаргүй үлдэж байгаа энэ зөв бус байдлын төлөө хийсэн бүхэнд чинь таларх. Өршөөж уучлалдаг чинь таларх. Эзэн Иесус минь таны бие бидний төлөө бяцраа. Таны цус бидний төлөө урссан. Тийм ээ эзэн минь. Энд чинь баярлалаа. Та энэ амьдралын маань урд үеүүдийн бид нар амьдрах явцдаа авсан зүрх сэтгэлийн маань шарахыг эдгэж өгсөн баярлалаа. Та өөрийнхөө ариун цусаар биднийг цэвэрлэн ариусгаж бидний дотор цэвэр ариун зүрх зөв сүнсийг бий болгож
өгсөнд баярлалаа. Оюун бодол ухаан санааг минь шинчилж өгч талархъя. Тэгэхээр баярлалаа. Тийм ээ, бидний оюун санаа бодол ухаан санаа танаас ирэх ариун зүйлсээр үргэлж шинжлэгдэж тэжээгдэж байдагт баярлалаа. Таныг бид нэр амьдралын маань эзэн болсонд баярлалаа. Тийм ээ, бид таны мэдлэг. Би таны мэдлэг 100% таны мэдлэг. Эзэн та тэгээд олон хүмүүсийг гэм нүглээс нь авраач гэж хэлж байна. Ариунаас ариун цаг өөрөө тэр энд цусаар хүчрэх цусаар та цэвэрлэн ариусгаач гэж хэлж байна. Ариун сүнс минь ээ, танд бид баярлалаа. Та надад бидэнд цаг мөч алхам тутамд маань хэрэгтэй байдаг. Таныг бид нэр ирж хайдаг. Танд итгэх хүмүүсийг та өөрийнхөө замаар хөтлөн дагуулаач. Та өдөрдаач. Та биднийг хамгаалаач. Цаг мөч маань хамгаалаач. Та биднийг ажиллаач. Та өрөөгөөч. Тийм ээ эзэн минь. Ариун сүнс минь баярлалаа. Баярлалаа. Цаг мөч бүртэн надтай бидэнтэй нахан дүүстэй маань хамт байж өгөрөө гэж хэлж байна. Энэ бүхнийг би эзэн Есүсийн төгс хүчит гайхамшигт нэрээр талархан залбирanгуйлаа. Амен. 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 За та бүхэнд баярлалаа.